За өдрийн минь төргий. Өдрийн минь төргий. За микрогоо жоох ойртоо суугаарай. За. Тэгэхээр ерөнхийдөө сая таныг орж ирэхээс өмнө бас танилцуулчлаа. Тэгээд хоёлаа яриагаа ер нь скаут гэж яг скаутын байгуулагч гэдэг юм уу? Эсвэл скаут гэдэг нь маань өөрөө хүнээ хэлээд байна уу? Байгууллага хэлээд байна уу? Тэ яг энүүгээр бас яриагаа эхлэх үү? За скаут гэдэг нь бол уг нь бол англи үг нь бол мөрч тагнуулч гэсэн утгатай үг. Одоо бол скаут гэдгийг бол дэлхийн нийтээр хүүхдийн маш том хөдөлгөөн гэж ойлгож байгаа. Бид нар өмнө пионер гэдгийг хүүхдийн байгууллага гэж ойлгодог байсан бол скаут гэдэг нь бол одоо хүүхдийн хамгийн том байгууллага гэж ойлгодог. Тэгэхээр миний бас хүүхэд настай скаутыг холбоотой байдаг л да. Яг л зэрэг манай аав нөгөө дархны зулжран гол хүүхдийн нислэнгийн захирал хийдэг байсан. Тэгээ яг энэ хүүхдийн нислэн дээр одоо жил болгон одоо зуны нөөг Жамбори гэдэг лөө тийм зуны цугларалт болоод скаутууд ирдэг байсан. Тэгэл нөөг тэнцээ ингээд нөгөө цуслангийн хашааны гадаа ингээд майхан байрцсан. Тэгэл биднэрт бол ингээд нөгөө бид нар чи скаутын гишүүн биш учраас одоо эднэр ингээд модон дээр хондогч гэдэг юм уу те янз бүрийн тийм яриад байдаг. Тэгэхээр та яг энэ бас скаутын холбоо гэдэг маань өөрөө Монголын скаутын холбоос хизээ үүсгэн байгуулагдсан те үүсгэн байгуулагдсанаас хойш бас хичнээн хүүхдүүдийг ингээд дамжуулаад хүмүүжүүлээд гаргасан те энэ талаар бас мэдээлэл өргөж. За 1991 оны 3 сарын 17-ныг бол Монголд скаутын хөдөлгөөн үүссэн өдөр гэж үздэг. За ингээд 1992 онд бол Монголын скаутын холбоо буюу төрийн бас байгууллага болсон байдаг. 1991 оны 3 сарын 17-нд үүсснээс хойш бол Монголын скаутын холбоо одоо өөрсдийн одоо байгууллагаараа дамжуулан 10,000 гаруй хүүхд залуучуудыг бол амьдралд бэлтгэх тэ сайн иргэн болгоход нь бол тусалж дэмжсэн гэж үздэг. За яг одоо байгаа нь 10,000 гишүүнтэй. За нийтдээ бол 60,000 гаруй хүүхд залуучуудыг бол нэгнийгээрээ дамжуулан одоо нийгэмд иргэн болгож төлөвшүүлэн гаргасан гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол скаутын хөдөлгөөн бол өөрөө 1907 онд үүссэн учраас одоо дэлхийд даяар бол 113 жилийн туршлагатай ийм томоохон байгууллага байна. Тэгэхээр скаутын гишүүн болсноороо тийм үү хүүхдэд бас ямар одоо эерэг талууд үүсэх вэ? Бий болох вэ? Скаутын хөдөлгөөнд хүүхдийг одоо хүмүүжүүлэх аргууд гэж байдаг л да. Үндсэн одоо 7-8 арга байдаг. За тэрэн дотрын нэг нь бол одоо жишээлбэл хамт олонны гишүүн болсноороо тий скаутд оронгуутаал аль нэг салаа бүлгийн гишүүн болно. За тэр хамт олонны гишүүн болсноороо бол хамтарч ажиллах, тий багаар ажиллах, бие биентэй хүндэтгэлтэй хандах гэх мэт ийм зүйлүүдийг сурж идэг. За дээр нь одоо жишээл мэдлэг дадал чадварын тэмдэгт гэж одоо зэрэглэлийн тэмдэг хүүхдүүд одоо нэг зөв шинээр сурахлаараа л скаутын цамцан дээр чинь нэг хэрээн баахан юм хадастай шүү дээ. Тэр чи одоо жишээл нэг зөв сурахлаараа л нэг тийм дардстай болдог. За тэгээд тэр нь одоо 10 юм уу 15 болохлээрээ Монголд бол жишээл хүрэл сум, мөнгөн сум, алтан сум за тэгээд алтан шонхор гэдэг ингээд зэрэглэл нэмэгдээд явж идэг хүүхдүүдийг мэдээж нас биений онцлогтод таарсан ийм хөтөлбөрүүд явагдаж идэг учраас ерөнхийдөө бол бие бэлдэр оюун санаа, оюун ухааны хувьд бол өв тэгш ингэж хөгжүүлдэг одоо 113 жил батлагдаад туршигдсан хөтөлбөртэй ийм байгууллага гэж ойлгоно. Тэгэхээр одоо та жишээлбэл Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн шүү дээ. Тэгэхээр бүтцийн хувьд яаж явт юм бэ? Өнөөдөр Монголын скаутын холбоо бол 21 аймаг 9 дүүрэгт аймаг дүүргийн скаутын зөвлөл гэж зөвлөлүүдээр дамжуулан нийт одоо хүүхдүүдтэй хурж ажилладаг. За аймаг дүүргийн скаутын зөвлөлүүдийн доотлолт бол бүлэг буюу хүүхдтэй ажилладаг багш нарын удирддаг тийм агшны нэгжүүд ажилладаг байна. За хамгийн жижиг нэгж нь бол салаа 6-аас 9 хүүхэд. За тэгээд 3-аас 4 салаа нийлээд нэг бүлэг болоод 2-аас 3 бүлэг нийлээд бүлгэн болоод гэдэг. Тэгээ аймаг дүүргийн скаутын зөвлөлтөд хариалагддаг. Аймаг дүүргийн скаутын зөвлөлүүд нь бол Монголын скаутын холбооны үндэсний төв штаб гэдэг газар хариалагддаг. За энэ яг үндэсний төв штабд бол нэг 8 хүн аль биесээр одоо ажиллаж цалинтай ажилладаг. За бусад одоо Монгол улс даяар ажиллаж байгаа 1500 гаруй насан туршид бол сайн дураараа хүүхдийн сайн сайхны төлөө хүүхд залуучуудыг ирээдүйн сайн иргэн болгож бэлтгэхийн төлөө ингээд сайн дураараа ажиллаж идэг бас маш том сайн дурууд хөдөлгөөн. За таны хувьд одоо жишээлбэл скаутын холбоотой яг өөрийн одоо амьдралын хичнээн жилийг одоо хамт байсан байдэ. Насаараа шүү дээ. Насаараа юу тий. Тий, ерөнхийдөө бол 1992 онд л анх скаутын анхны бүлгүүд үүсэж байхад бол анхны гишүүнээр орсон байдаг. Тэгээд анх одоо Баянгол дүүргийн Мустанг гэдэг бүлэгт анх орж исэн. Тэгэл одоо тэрнээс хойш гэдэг чинь
одоо ингээд нийтдээ 28 жил скаутын хөдөлгөөнд явж байна. Анх гишүүн хүүхдээс бол дараа нь бүлгийн удирдагч багшаар ажиллаж исэн. Дараа нь бүлгийн дараагаар тэгэл одоо бол скаутын албаны удирдах зөвлөлттэй бас шийдвэр гаргах төвшөнд нь бодлогын хүрээнд нь ингээд бас нэмэр тусаа оруулах гал ингээд явж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл GCI дээр одоо зүгээр би жишээ авчлаа ярьж байна л да. 18 нас хүрсэн хүн болгонд нээлттэй гэсэн мөртлөө тодорхой хэмжээ одоо нас цаагаад ер нь бол одоо яг Монголын залуучуудын холбоо гэхэд ер нь Монгол залуучууд гэхээр 15-аас 34 насныхан байдаг штэ. Тэгвэл скаутын холбоо гэхлээр одоо та жишээлбэл өнөөдөр хэдэн настай юм бэлээ те ингээд байж л байна. Тэр яг хүүхдүүдийн хувьд тэгэхээр анх эсэгтэй хэдэн настай байх ёстой юм. Тэгээд хэдэн нас хүртлээр одоо скаут гэж явд юм бэ? Яг нь насны ерөнхийдөө 4 ангилалтай. 6-аас 12 насны хүүхдүүд бол Cub Scout буюу бага насны хүүхдүүдийн скаутын үйл ажиллагаанд оролцдог. За тэгээд 12-оос 15 насныхан бол скаутын нас буюу тэр насандаа хамаардаг. За 16-аас 18 хүртэлх насныхан бол venture буюу одоо иргэн бэлтгэж байгаа тэр үеийнхэн гэж үздэг. За 18-аас 25 насныхан бол Rover Scout буюу залуучуудын скаут гэж явдаг. За тэгээ 25-аас дээш болохоор Senior Scout буюу гээд одоо над шигтэй ингээд сайн дураараа ажиллаад эргээгээд хүүхд залуучуудтайгаа ажиллаад ингээд явдаг хүмүүсийг бол Senior Scout-ууд буюу одоо ахмад Scout-ууд гэж ингэж нэрлэдэг. За мэдээж скаутын удирдагч багш нарын хувьд бол бас зэрэг дэвийн юм байна. Ер нь скаутд бол бас хүмүүс хэлдэг шүү дээ хагас зэрэгжилтийн зохион байгуулалтаа ерөнхийдөө хүүхдүүд нэг дэг журамтай их дэг журамд сурдаг. Яагаад гэвэл нөгөө хамт олноороо л бүх юмаа хийдэг учраас хамт олонныхоо нэрийн өмнөөс чагсаалт зогсож хамт олонныхоо нэрийн өмнөөс тушаал зааврыг биелүүлж хамт олонныхоо нэрийн өмнөөс ямарваа нэгэн бэрхшээл саадыг давж шинэ мэдээлэл хоримтлуулж ингэж явдаг. Ерөнхийдөө бол хүүхдүүдийн тэр өрсөлдөөн, тэмүүлэл за одоо өөрийгөө хөгжүүлэх гэсэн тэр хүсэл эрмэлзлийг бол маш шинжлэх ухаанчаар хүүхдийн байгууллагын хөтөлбөрт оруулаад явуулж байгаа ийм байгууллага гэж ойлгож байна. Тэр энд бас үзэж байгаа үзэгчдээс оргил сайхан цэрэн бамбаг гэдэг хүн нэгэнт скаут болсон бол насан туршдаа скаут гэж хэлсэн байна л да. Тийм. Тэгэхээр энэ бас надад их сайхан санагдлаа энэ үг. Тий, одоо ингээл 60,000 гаруй скаут хүүхдүүдийг бид нар ингээд Монгол улс даяар ингээд бэлтгээд гаргасан гэж байна шүү дээ. Магадгүй зарим нь хөдөө орон нутгаас ч оролцож ирсэн баг. Хизээ нэгэн өдөр скаут гэж цэнхэр цамцтай ирээн хүчтэй хүүхдгүй өнгөл айгуу гоё огшдог байхгүй тийм. Хүүе би ингэ явж байсан шүү дээ. Миний бага нас скаут байхдаа би айгуу гоё аз жаргалтай байсан. Тэгэхээр хүний тэр нөө нэг сэтгэл зүрхэнд байгаа тэр тэмүүлэл тэр скаут байхдаа олж авсан дадал чадварууд гэдэг юм уу те амьдралын зөв одоо хөвшлүүд нь бол хүнд насан туршид нь л ингээд өвлөгдөд хатаалагдаад явж идэг. Скаутын одоо нэг андгаа хуулиндаа ямар ч байсан захирагдаад тэр одоо андгаа өргөсөн зарчимдаа бол үнэнч явахын тулд хичээгээл явж идэг байхгүй юу? Насан туршдаа. Зөв. Бидний хувьд бол пианор дэслэх бол их нэр төр эерэг байсан. За би бол одоо пианорын тангараг, андгаа тангараг өргөсөн хамгийн сүүлийн үеийн төлөөлөл гэж болно л. Тэгээд эвлэлийн гишүүн болж бол үзээгүй. Тэгээд одоо ингээд эцэг эхчүүд манаас харьцангуй хүүхдээ юу сонирхоод байна? Миний хүүхдүүд юу руу одоо явах сонирхолтой байна гэд секс дугуултанд нь харьцангуй чөлөөтэй болдог болсон шүү дээ. Тэгэхээр та хоёрыг одоо сонсож байгаа олон эцэг эхчүүд маань тийм ээ. За яг өнөөдрийн нөхцөл байдалд яг өвчин зовлон гарсан карантинлэгдсэн байгаа ч гэсэн 100 цаг ирнэ өвчин зовлон айрлна гэд тэр үед маадгүй хүүхэд нь ээж аваа би скаут болчлоо одоо тий зуны цугларалт нь явах гээд байна гэхэд нь хориглох ч юм уу юм гарна штэ. Тэгэхээр таны хүүхэд өнөөдөр скаут болсноор ямар одоо эерэг сайхан хандлагатай хүн болж өсөх юм бэ гэдгийг та сайхан хэлж өгөөч. Өмнө нь харьцангуй ингээд эцэг эхчүүд дургуутсах ч юм уу тиймэрхүү зүйлүүд бол байдаг байсан. Яах гээд байгаа ихэд одоо харьцангуй эцэг эхчүүд хүүхдэд дэмждэг болсон. Зөвхөн математик сураад ч юм уу зөвхөн одоо хиймдээ сайн байгаад юм уу зөвхөн одоо англи хэлэндээ сайн байгаад бол нийгэмд иргэн болж төлөвшнө гэж байхгүй юм байна. Тийм учраас скаут гэх мэт ийм хүүхдийн оролцооны байгууллагуудаар дамжиж нийгмийн иргэн болгож төлөвшүүлэх нь бол маш чухал юм байна гэж. Энийг бол бид нар жишээлбэл нэг хоёр хүүхэдтэй айл бол гэрт дотроо яагаад ч хийж чадахгүй л дээ. Яагаад гэвэл тэр нөө олонний дунд орж иж бий болдог тэр төлөвшөлтэй тэр нөө зан үйлүүдийг
нөгөө нэг хүний сайн мууг таних тэр зүйлийг бол хийж ижил сурдаг те. Тэгэхээр энэ бүх зүйлүүд нь боддоор амьдрал дээр явагддаг учраас одоо эцэг эхчүүд бол илүү хүүхдүүдэд явуулахыг хүсэж байгаа. Скаутын хөдөлгөөнд нэгдүүлэхийг хүсэж байгаа. Скаутын хөдөлгөөнд нэгдүүлэхийн тулд нэгдүгээрт сургууль дээр нь очиод үзэх хэрэгтэй. Сургууль дээр нь манай скаутын анхаарчны нэгж бүлэм ажиллаж гин үгүй юу те. За хэрв ажиллахгүй байвал Монголын скаутын холбоотой холбогдоод энэ одоо эцэгхийн зөвлөл нь байдаг юм уу, сургуулийн нийгмийн ажилтан сургуулийн удирдлагууд нь холбогдоод ингээд бид нар ингээд сургууль дээр скаутын хөдөлгөөний анхаарчны нэгжтэй болмоор байна. Манай дээр хурж ирээд туслаач гэвэл Монголын скаутын холбоо одоо удирдагч багш нараа, сургагч багш нарыгаа явуулаад багшийн бэлдээд эхний одоо үйл ажиллагаануудыг нь явуулаад хүүхдүүдэд нь одоо скаутын хөдөлгөөний мөн чанараар тэнд үйл ажиллагаа явуулах болцоогоор нь хангахад бэлэн байгаа. Тэгэхээр ер нь зуны жамборын дээр одоо яг юу болдгийм бэ? Ерөндөс хүүхдүүдээс хоол хэрийн хоол хийдэг ч гэдэм үү те. Бид нар зүгээр ингээл нэг юм халт мүлтгэл мэдээлэлтэй байгаад байдаг шүү дээ. Яг энэ зуны цугларалтын талаар таас арай жахан дэлгэрүүлж ярьж өгөөч. Энэ бол маш сайхан асуулт. Хүмүүс ингэж бодоод байдаг. Скаутын хөдөлгөөн гэхлээр 100 майхантай цусланд яваад хүүхд өргөвч өрөөл гүгээд байдаг гэл. Гэтэл бол яг скаутын үндсэн үйл ажиллагаа бол хичээлийн жилд буюу нэг соёл хүмүүжлийн жил гэж байдаг шүү дээ. 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хооронд сургууль буюу анхаарчны нэгж дээр тулгуурлан өөрийнхөө дадал чадвар одоо мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь бол тэр үедээ явдаг. За тэр 100 болоод байгаа майхантай цуслан цугдралт, за өвлийн аялал, засны баяр, намрын аялал одоо их дуудлага гэд манай нөгөө нэг марш тактик шиг тийм тэмцээн эднэр болдог. Эднэр бол тухайн өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө ингээд сайн иргэн болгоход хичээгээд байгаа хүүхдэд зориулж өгж байгаа бэлэг юм. 100 болвол тэр одоо майхан цуслан дээр бол мэдээж майханд амьдран те өөртөө хоол ундаа хийж идэн мэдээж жагсаа цуглаанд оролцсон бид дээр нь хажуугаар нь маш олон тэмцээн уралдаанд оролцдог. Жембри гэх мэт томоохон арга хэмжээ нь бол одоо олимп шигтэй том нээлт хаалтын арга хэмжээ одоо урлаг соёлын оддууд хурж ирсэн одоо тийм том арга хэмжээнүүд болдог. За дээр нь бол тухайн хүүхд өөрийнхөө нөгөө нэг өвл хавар намрын туршид эзэмшсэн шинэ мэдлэгээ үнэлүүлээд зэрэг дэв ахих болцоог нь олгоно те. За мэдээж тэр л олон хүүхдүүд цугларж байгаа юм чинь хоорондоо танилцж нөхөрлөх, за дараагийн бие биенээсээ туршлах, судлах те. Энэ бүх болцоонууд бол нэгдэж өгдөг. Ер нь хүүхдүүдийн жаргалын орн штэ. Манай майхантай цуслан гэдэг бол те. Яг их ихтэй хэцүү байдаг, заримдаа бол хүүхдүүдэд хэцүү байдаг. Өглөө босоол за борооноор те ингээл хоол ундаа хийн гэл гал хуйтай ноцолтол. Тэгвэл энэ бол бэрхшээлийг даван туулах одоо зөв шийдвэр гаргах, хамт олноороо хөдөлж ийж бүх зүйл бүтдэг гэдгийг ойлгох хамгийн сайн арга бол энэ. Тийм ч учраас эцэг эхчүүд одоо сүүлийн үед энийг ойлгоод бол хүүхдээ яг л тэр одоо анхан шатны буюу тэр байгаль дээр түшгэлсэн скаутын үйл ажиллагаанд оролцуулахдаа нэг хектар түтгэлцгээ болсон. Зөв. За Улаанбаатар хотод маань 15 цаг 33 минут болсон байна. Яг энэ цаг мөчид манай шууд эфириотаас 77 38 83 утас маань нэгдлээ. Тэгэхээр магадгүй яг одоо тэрийг сонсож байгаа үеийн скаутууд байгаах. Тэгэхээр яг скаут болсноор таны амьдралд бас ямар өөрчлөлт гарсан те? Та ямар хүмүүжлийг бас өөртөө бий болгосон гэдэг мэдээлэлээ бас харилцсан солилцъя. 8811-т дугаартай эхний сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Байна. Өдрийн минь төргий. За, та ингэрэ радиого багсгаад эсвэл буруу таагаад шууд уцаараа яриарай. Тэгээ багсчлаа. За, таныг сонсож байна. Скаутуу та? За, скаут байсан хүүхэд байхад анх 96 оны Жембрид бас явж ялаа. Хүүхэд 11 хүчтэй юм уу та. За. Тэр говь хүүхэд болохоор тэд чинь бас ингээд түрүүн сая багш ярьлаа шүү дээ. Юу яадаг. Нөгөө энэ нэг тол юу хэрхэн аваад гэж явдаг байсан. Тэгээ бид нэг говь хүүхэд болохоор тэр чадахгүй тэдний нүдэн ууранд нь хараад огч байсан. Араа зүгт түлхэд. Би нэг живээ тэгэхэд тухайн үед нэг Японоос ирсэн нэг бүдүүн нэг нөхөр бодон тэр сум мом байсан уу байсан. Скаут. Санжин. Тэгээд би нэг гарт ирээ тэр нэг усныхаа юуг авч ирсэн. Тэгээд тэрийг хөгжилтэй одоо их онгоо олгохоор л тийм явдаг юм. Тэгээд скаут бол их зүгээр айгүй ихнийг нь хэрэгтэй. Хүүхдүүдийг одоо тэр хүн болгох, дээрээс нь тэр баг болгох гэж багтаа ярьж байна. Тэр айгүй зөв. Тэгээд альва гол юм ч юм бол ерөөс амьдралээ тэр бэрхшээл тэр даван туулах, тэгээд тэр хоол унд хийх, янз бүрийн юм яах. Тэгээд тэр чинь бас ерөөсө хадаа сэргэлэхгүйгээр олж
англагаар янз янзын юм сураад тэгээд бас их тэр тамхаг гэдэг барьдаг байсан. Ер нь л их гоё. Ер нь бас айгүй зөв зүйлдээ тэр айгүй өргөн л байвал одоо бас их жоохон би эсвэл магадгүй харахгүй байж магадгүй цөг харагддаг болчих. Тэгээд жоохон айгүй их л байвал бол нэг зүгээр тэр айгүй зүгээр. Одоо бол хүүхд мөхтэй үл тэрэнд явуулна гэсэн бодолтой байна. Дорногоос оролцчихсэн уу? Дорногоос оролцчихсэн. Би дорногоо. Тийм байна. За дорногоо бас нэг хэсэг мундаг байсан. Одоо манай Би манай дорногоо Мөнхбаатаргээ багш байсан. скаутын зөвлөлийн дараах Мөнхбаатар гэж одоо олон жил ажиллаж байгаа. Одоо Оргил Баяр гэдэг манай скаутын зөвлөлийн залуу байгаа. Маш сайн ажиллаж байгаа. Тэдний бүгдэнд нь амжилт төсөй сайн сайхныг би одоо мундаг шүү. Одоо хүүхдүүдийн төлөө тэр Мөнхбаатар багш бол биднийг одоо зөв юмд ороод хатаж тэгээд тэрний цачаар ер нь бас амьдралд нэг муу мухай яваагүй л сайн сайхан байсан. Тэгээ айгүй их төвнөлөө өгсөн тийм. Скаутаас үе дурсан ч гоё юм уу? Гоё сая сонсоод байж байгаа тэр бадгалаа танахыг ер нь сонсдیں۔ Тэгээ танаа хамт олонд бас амжилт төсөй. За баярлалаа. Тий сая анхудагаа залглаад. Бас сайхан байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Ямар гоё юм бэ те. Тийм. Яг ийм дурсамжууд нь байж байгаа байхгүй хүн болгонд те. Ингээл нэг хөөрдөг. Үүшээ тийштэй би скаут байсан штэ гэл айгүй гоё. Ер нь бол их гоё дурсамжууд хүн болгонд байдаг. Та 94-өөс 97 онд одоо яг тэр дарханд зохион байгуулагдчихсэн нэр скаутын холбооны цугларалт уулзалтан дээр очиж ирсэн үү? 98 онд Зулцгийн голд Төмөр замын бүсийн скаутын цугларалт болж исэн. Бас Дорноговоос ч гэсэн оролцож исэн. Одоо саяны ярьдаг Мөнхбаатар багш ирж исэн. Санж байна. Тэгэхээр 98 онд Зулцгийн гол дээр болсон тэр бол нэлээд том цугларалт болж исэн. Бүсийн Төмөр замын бүсийн бүх аймагуд ирж исэн учраас тэрэн дээр бол оролцож исэн. За сүүлд одоо манай бас нэг бүсийн цугларалт 2017 онд бас дарханд боллоо шүү дээ. 18 онд дарханд болсон. Бас том арга хэмжээ боллоо. За намайг манай Зулцгийн гол цэслэнгийн Баатар захирлын охин шиг харагдаад байхын хөтлөгч маань мундаг бүжгэлдэг гинэ. За бүжгэлдэг байсан сайн сан ямар ч байсан Баатар захирлын охин бол мөн байна. Энэ дархны айгүй юу явд. Төрөний тэр уншаад байсан Цэрэн бамгын оргил сайхан гэдэг тэр чинь одоо манай Дархуул аймгийг хариуцж байгаа скаутын зөвлөлийн дарга. Тий одоо бас яг энэ холбогдож орж ирж байна. Мөн байна. За 88 тексттэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. За харамсалтай насралтаа. Зочныхоо тасалгүй үднээс утас авч амжихгүй дуудлага бол утас зарснаас хойш тасралтгүй дуугарч байна. Манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нээгдсэн байгаа. Тэг нэрээ ер нь бол эргээд бодоход ер нь хүний хүүхэд нас их сайхан байд юм байна тий. Тэгэл яг миний шилжилтийн нас маань өөрөө угаасаа энэ дархны Зулцгийн гол хүүхдийн төслөнд өнгөрсөн. Тэгэл яг 94-өөс 97 онд ерөөсөө л яг 7-оос 10 дугаар анги төслөөд гэсэн үг шүү дээ. Бүх ээлжин дээр байдаг гэсэн би. Тэгэлгүй яг Зулцгийн хүүхдээсээ байна шүү дээ. За бодлоо авах уу. За тэгээ 90 10-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? За сайн байна уу? За энэ өгчтэй баяр хүргэе. Скаутынхаа мэдлэг юг скаутын тухай мэдээллийг ингээд ард түмэнд түгээж байгаа. Би скаут байсан. Барс бол Дарин болт гэдэг хоёр скаут. Манай хоёр ихрийн нэг байна. Тий, Барсаа шүү дээ. Тий, Барсаа нэ. За, тийм скаут бол үнэхээр хүүхд залуучуудыг төлөвшүүлдэг, зөв юмд уриалдаг. Тийм хүүхдийн байгууллага аргагүй тийм. Одоо скаутынхаа одоо анзгаах бид одоо скаутын дурсамж гэх юм бол одоо яриад барахгүй л гэж. Тэгэлгүй яах вэ? Тий. Бүхэл юм явж байсан. Тий. Яг хөө тэгэл битэр ч нэг адилхан юм болохоор яг нэг юу болгоод нэг дурсамжтай юм ярьж нөгөө битэр ч хоёулаа ихэр адилхан болохоор хүмүүс их андуурдаг. За. Тэгээд нөгөө скаутууд нөгөө юм бүчүүлэлтэх тэмцээн гэж шинэ болдог байхгүй. За. Тэгээд манай нөгөө ихрийн бүлэг тусдаа манай бүлэг тусдаа ингээд хоёр хатхан болцсон. Тэгэл би ингээд хүүхдүүдтэйгээ явж байгаа л нөгөө Анагийн нөгөө манай нөгөө ихрийг манай Ана гэдэг. Анагийн бүлэг хүүхдүүд гараад ирвэ. Тэнгүүд нь өөрсдөө хүүхдүүдийг нууж байгаа л өөрөө гарч ирээл. Хөш та хэд чи хаагур явчих гэсэн. Йоо багш энэ хаваарлангууд. За манайхан тойроо гэл нөгөө манай нуугч хүүхдүүд тойр төрж байгаа л тэгэл барай явчихсан. За баярлалаа багшаа юмнаас сайн таньж харж байгаарай гэж гараад. Ихрийнхаа гавьяа тэмэр гаргасан шүү дээ. Нөгөө үргэлтэгэл өөрөө бүр манай тугныг олдорсон байсан байж байгаа шүү. Тэнгүүд тугныг аваа зүхтаж лээ. За. Иймэрхүү мэдээ ингээд скаут хөгжилтөө дурсамжтай бүх юм одоо энэ бол үнэхээр анзгаа хэлдгээр стандараа яг цугларах мөнгөлтөлнгуудтай дөрөв товцоо өмсөөл
дуурай ашиграал гардаг л байсан шүү дээ. Тийм. Одоо бол яг эвэрээ скаут юм аа яг сэтгэл зүрэхтэй тэр чигээр үлдсэн байдаг. За ингээд бус хүмүүстэй ярих боломж олгоо. За баярлалаа. Өдрийг сайн маш их баярлалаа. За. Та шав хүүхдүүдээ ямар амар сайн санд юм бас те. Энэ хоёр бол бас их содол юм байна те. Хоёр ихэр байсан учраас тэгээ одоо болтол ингээд том бизнесмен залуучууд болсон ч гэсэн уулзаад те багшаа гээд уулзаад явдаг маш гоё л доо. Манай скаутын тийм амь нэгтэй бие биенээ тэр хүндэлдэг тэр одоо нөгөө нэг тийм эрэм биднээ ойлгодог их дажгүй штэ юм. Зөв. За үнэхээр тууштай энэ чиглэлд үнэн зүтгэж эхийг хийж яваа залуудаа анжиг яасан их мирала вэ л гэж юм те. За содон ихрүүдтэй гинэ. За дараагийн сонсогч 94 10-та дугаартаа сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За сонсогчлаа. Манай шууд периодоос 77 38 83 утас маань нэгсэн. Тэгэхээр өнөөдрийн маань зочин хөтлөгчөөр Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ариун Чулуун хүрэлцэн ирсэн. За скаут гэж юу юм бэ? Тийм ээ скаутын багийн талаар скаутын талаар мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр магадгүй үе скаутууд маань битэрийг бас сонсож байгаа. Тэгэхээр шууд эфирийн утсаар маань холбогдоод скаут байсан тийм ээ сайхан дурсамжаасаа за скаут болсноороо юу нас таны амьдралд ямар эерэг өөрчлөлт гарсан юм бэ гэдэг мэдээлэлээс хамтдаа би биентэйгээ солилцох боломжтой байгаа. Тэгэхээр одоо скаутын байгууллага маань бас ер нь юу гэдэг хөгжлийн тийм ээ үе шатн хаана явж байна. Мэдээж энэ чинь дэлхийн байгууллага шүү дээ тийм ээ. Монголын скаутын байгууллагын хувьд. За одоо бол Монголын скаутын холбоо гэдэг энэ төрийн бас байгууллага бол өнөөдөр бол үндэсний хамгийн том хөгжлийн оролцооны байгууллага болж чадсан. 21 аймаг 9 дүүрэгтэй салбартай. Мэдээж зарим нэг аймагуудад тэмч одоо бидний хүссэн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа боловч бүх хүүхдүүдэд оролцуулчих гэсэн бодолтойгоор ингэж ажиллаж байна. Төрийн бас байгууллага гэхэд бол бид ерөнхийдөө санхүү, аж ахуйн хувьд, хүний нөөцийн хувьд ч гэсэн ерөнхийдөө боломжийн түвшинд хүрч чадсан сайн том байгууллага болж чадаад байна. Үе үеийн одоо өмнө скаут хүүхд байхдаа скаут байсан залуучууд маань том болоод өнөөдөр энэ байгууллага удирдаа явж байгаа. Энэ бол бас нэг том дэвшил гэж харж байгаа бид нар. Зөв. За дахиад нэг сонсогчтой холбогдъё. 88 чиг тавтай дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. За энэ маш олон дуудлагууд давцаад байна тийм. Давцаж орж ирээд байна. Угаасаа дуудлага бол тасралтгүй орж ирээд байгаа. За тэгээд ерөнхийдөө бол гэтээ та хоёрын ярилцах цаг маань бол өндөрлөх тийшээ хандж байна. Та бас дүгнэлт хийгээд те өнөөдрийнхөө яриан дээр бас нийт сонсож байгаа сонсогчдоо үеийн скаутуудаа сандаж юу гэж хэлмээр байна. За одоо удахгүй ингээд 3 сарын 17-нд Монголын скаутын хөдөлгөөн үүсч хөгжсөний 28 жилийн явуулах гэж байна. Ингээд нийт үе үеийн скаутууд за бид нартай хамтарч ажилладаг нийт скаут мастер багш нар, сайн дурын ажилтнууд за дээр нь хүүхдээ сайн иргэн болгохын төлөө скаутын хөдөлгөөнд явуулдаг эцэг эхчүүд нийт скаутууд, кабууд, роврууд, венчрүүд бүх гишүүдтэй одоо удахгүй болох ойн баярын мэнд хүргэе. Тэгээ бүгдэнд нь одоо энэ одоо онцгой үед те маш сэрэмжтэй байж өөрийгөө хамгаалж скаутын гишүүн хүний хувьд өөрийнх чинь сурсан тэр дадал хвшлүүдээ ашиглан одоо маш эрүүл байгаарэ гэж хүсье да. Та сая яран дундаа одоо рейнжерүүд гэл ингээд баахан хүнд зуршлаа шүү дээ. Энийг бас товч тайлбарлаж өгөөч. Цолууд юм уу? Каб гэдэг нь болохоор бага насныхан, скаутууд гэдэг нь дунд ангийнхан, венчрүүд гэдэг нь ахлах ангийнхан, роврууд гэхлээрээ нөгөө насанд хүрсэн оюутан скаутууд гэж ойлгоно. За би бүр рейнжер болгочлаа тийм. За ойлголоо. За тэгээд өнөөдөр маш сонирхолтой яриа өрнүүллээ. Тэгээд бас тодорхой хэмжээнд эцэг эхчүүд маань за хүүхдүүд маань бас сонсож амжаагүй ч гэсэн эцэг эхчүүд маань өнөөдөр таны хүүхдээ скаут хэрвээ болвол тийм ээ скаутинг гишүүн болсноороос ямар одоо эерэг хандлагууд, эерэг өөрчлөлтүүдээс орох юм бэ гэдэг талаар одоо хэрэгтэй мэдээлэл хүргэж чадсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр зочин хөтлөгчөөр маань хүрэлцэн ирсэн Монголын скаутын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ариун Чулуунд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Улаанбаатар хотод маань 15 цаг 45 минут болсон байна. Өргөжлөлөн орж ирсэн онцгой зориудаа дахин уншиж хүргэе.